бид нар бие бинийгээ яг бас сайн таньж байна. Гэхдээ яг Америкийн community дотор бид нар ерөөсөө хүн танихгүй тийм. Тэгээ яг энд төгссөн хүмүүс арай өөр. Одоо ингээд Монголоос ирсэн хүмүүс бол бие бинтэйгээ харьцаад яг тэр Америкийн community дотор ерөөсөө бас нэгтэрч penetrate хийж бас ерөөсөө чадахгүй байна. Хоёрдугаарт нь ингээд ялангуяа second generation болоод эхлэнгүүт ингээд нэгтрийн байхгүй. За ингээд болж л ингээд өдөр тутмын өмнө ингээд болоод байгаа юм шиг ингээд Монголтой харьцуулахаар бүх юм болоод байгаа юм шиг санагдаа ингээд болоод байгаа юм шиг яваад идэв юм байна. Тэр dream нэг юугаа бас томруулах хэрэгтэй юм шиг байна. Гурав дахь нь болохоор expertise үү гэсэн байхгүй. Амар цөөхүүлэхнээ болохоор бид нар ингээд за хуулийн галзуу хүн байх юм бол бүх бизнесүүдэд ингээд энийг хэлчмээр байгаад байдаг. Тэр хүнээс л асуучвал болохоор байгаад байдаг. Гэтэл яг ийм нэг салбар экспертизүүд амар цөөхөн байгаад байна гэдэг нь асуудал байна. Тэгэхээр заавал гадны өөр нэтворкоос хайх шаардлага гараад байдаг. За түрүүн болохоор одоо жишээлхэд энэ уулзалт ч гэсэн яг энийг харуулж байгаа. Бид нар амар юм isolated юм community байгаа байхгүй. Америкийн нэтворк дотор ерөөсөө биш зөвхөн монголчуудаараа уулздаг ч юм уу. Зөвхөн бие бинийгээ таньдаг ч юм уу. Ингээд яагаад монголчуудаараа уулзах эмэгтэйгүүдтэй хамт бас хийж болно шүү дээ. Магадгүй. Тэгээд тэр нэг компани байгуулахдаа ч гэсэн Монгол community, Монгол юу, манай хот энэ төр гэж ерөөсөө бодохгүйгээр үгүй энд Америкт байгаа энэтхэгүүдэд зориулаад ч юм уу те Америкт зүүн Европоос ирсэн хүмүүс хэцүү юм байлээ. Тэднэрт зориулаад бизнес бас байж болох юм уу тэрийг те тийм бас бодох хэрэгтэй юм байна. За энэ community хэсэг дээр болохоор нэг ерөнхийдөө нэг манай бүх community юу нэг Facebook-аар яваад байдгийг жоохон яг энэ community зориулсан ямар нэг юм хийж үзье хийж үзэнгүүт ямар асуудлууд байна уу гэхээр entry level support төрөх бага байд юм байна. Ямар нэг юм хийгээд community-гээс ингээд компани байгуулад ингээд ингэчдээ шүү гэдгийг заавал тэрнийг үнгүй хэлж өгөхдөө биш. Ой тэдний $2000 төлчгөл бүх асуудлуудыг шийдчихсэн юм байлаа гэсэн тийм entry level тийм supportууд юунууд амар хэрэгтэй байд юм байна гэдгийг харсан. Хоёр дахь нь болохоор нэг expertise-үүд байхгүй гэдэг нь ерөнхийдөө нэлээд сонирхтой төстэй байсан. За яг coffee shop-ын дээр бол онлайн маркетинг дээр яг ганцаараа ингээд бүх юмыг хийх хэрэгтэй болсон гот онлайн маркетинг дээр энэ нөгөө гадны бусад юунуудтай өрсөлдөх зардлын асуудлууд их юм байна. Тэгэхээр энийг бид нэр шийдчих юм бол онлайн маркетингийн асуудлыг шийдчих юм бол жижиг бизнесүүдэд их хүнтэй байна. Хоёр дахь нь санхүүгийн нэг интерест их өндөр байна. Магадгүй яг монголчууд зориулсан бид нар өөрсдийн кредит юм явуулах хэрэгтэй ч юм уу гэсэн иймэрхүү санаанд бас ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү юмнууд ярьсан. Яг тодруулах нэмж яах юмудаа нэг таяагаад ярьчих. Миний болохоор яг кофе шоп ажилладаг одоо 5 жил болж байгаа. Тэгээд яг анхаасаа бүх юмээр ямар ч тийм саппорт байгаагүй яг бүх юмыг өөрөө ингээд хийгээ явж байгаа болохоор айгүй их асуудлууд тулгарч ирсэн. Яг одоо миний нөхцөл байдал дээр бүх юм сайдл болцсон. Ерөнхийдөө өөрийнхөө хэмжээнд гайгүй successful байгаа. Тэгээд за second салбарын инээтрэг гэхээр брендинг хийхэд айгүй бас гадны одоо энэ бол IT-гууд байгаа юм чинь community-тэй зориулсан small business-уудыг дэмждэг тийм нэг юм баг байвал бас зүгээр юм болж байна. Тэгэхгүй болохоор яг Америкаас яг тийм маркетинг хийдэг саппорт хийдэг бүх юм ингээд ханддаг баг гэхээр зардал мөнгө амар өндөр. Хэрвээ энэ олон Монгол бизнесүүдээ ингээд цаашаа successful болгоход нэг дэмждэг Монгол баг байх юм бол яг ажлынхаа хажуугаар хийн штэ тий. Тийм баг байх юм бол илүү бас хэрэгтэй юм гэж зүгээр бодсон. Яг одоо надад бол яг тиймэрхүү тусламж бас хэрэгтэй л байгаа. Одоо яг одоо second салбар нэх гээд явж байгаа. Гэхдээ бас санхүү яг энэ Америкаас зээл авах интерес рейт амар өндөр байдаг. Тэгэхээр сая бид нарыг кредит юнион ч юм тиймэрхүү тийм боломж гарцсан байдаг юм бол тийм хоёр бас ярьсан шүү дээ. Санхүү бол хаана байгаа. Тэр бол надаас аяга сонирн байна. Би тэр санхүүгээс авчмаар байна. Тэгээд брэнд хийх гэдэг дээр суши, бизнес суши бид нар ч бас ярьсан юм мундаг байгаа. Гэхдээ тэр experience-аас бид нараас зөвлөгөө маркаар бас хэрэгтэй л байгаа байхгүй. Тэгээд би бас хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байна. Миний Монгол background бол маркетинг байсан. Гэхдээ Монголын зах зээлийн эдхийн зах зээл яг сэтгхүү, яг бизнес хандлага, local бизнесүүдийг дэмжих гэдэг ч юм уу. Customer тэр сэтгэлээ тэр шал өөр байгаа байхгүй. Тэгэхээр
Яг тэр тал дээр ингээд бас тусламж дэмжлэг бас хэрэгтэй байгаа. Яг эргээл бас яг community гэж чухал байна гэж харж байгаа. Тэр боловсролын байгууллагын оюун санааны нэгтгэл байдал одоо энэ community хүн болгонд тулгарч байгаа асуудал community асуудал байгаа. Тэрийг юу гэж харж байгаа гэхээр бид нэр одоо боловсрол маш чухал байна. Тэр дундаа одоо бид нэр хуучин өвдөлтийнхаа одоо мэдчихсэн боловсролыг одоо бид нэр залхамжилж авч явах хэрэгтэй байна. Тэрний үед гэхээр одоо би үүндээ хичнээн сайхан ханддаг байлаа тий. Тэрийг авч үлдэх хэрэгтэй байна. Хэд бол одоо бид нар монгол хэлээ сайн сурах хэрэгтэй байна. Монголоор сайн ойлгож ярилцдаг байх хэрэгтэй байна. Уран зохиолын ном одоо тэр хэл солио тэндээс маш их одоо мэдээлэл бид нар унших үлдэж байгаа шүү дээ. Тэрийг авч үлдэх хэрэгтэй байна. Тэгээд энэ боловсролын байгууллага хүүхдийн цэцэрлэг ажилладаг гэхэд одоо монгол хүүхдүүдэд нэгтгэж монгол хүүхдүүдэд хооронд хүүхдүүд одоо Америк цэцэрлэгт өгöd байх шүү дээ. Монголчууд хоорондоо монгол хүүхдүүдийн цэцэрлэг байгуулж одоо үе шат чадна гэж монголчуудаа хооронд нь холбож ажиллах хэрэгтэй гэсэн тийм бодолтой. Одоо бид нар нөгөө Чингис хаан гэж яриад байдаг юм бол одоо Чингис хаанаас маш их холдсон байна. Тэ түрүү ярьж байхад одоо Чингис хааны нэрийг дуртахаасаа бас жах ичж байгаа байдалтай ажиглагдаж шүү дээ тий. Тэр бол одоо маш бурхан гэж бодож байна. Тийм учраас тиймэрхүү одоо өөрсдийнхөө үйл саналын имийг ич зохихгүйгээр ярьдаг байх. Өөрсдийн гэсэн одоо үнцэнтэй байх хэрэгтэй. Тэгээд үнцний асуудал бас хэцүү байгаа. Тийм учраас бид нэр одоо хүүхдүүдийн Америкийн соёл, гадаадын соёл илүү удаан олдож өөрсдөө одоо англи хэл сайн мэддэг. Бид нэр Европ хүмүүс шиг англи хүмүүс шиг тэгж бид нэр англи хэлээр ярьж чадахгүй. Гэтэл хүүхдүүд нь одоо тийм хэлээр ингээд өсөж байгаа. Монгол хэлээр дутуу сурж өсөж байгаа болохоор одоо generation gap гэх юм уу бас тийм гэр бүл дотроо эцэг их хүүхдүүд хоорондоо үйл ажиллагаа тийм юмнаас болоод одоо хүүхдүүд ч одоо үнцэн суухгүй байна. Манай багт болохоор нэг community гэж үг амар их гарлаа шүү дээ. Тэгээд яг нөгөө community platform гэдэг бас нэг хийж үзсэн юм байгаад байгаа байхгүй. Тэгээд харин ямар хөө асуудлууд гарсан бэ гэдэг нэг тавьж ярьж байна. За unitedmongols.com гэж байгаа. Бүгд ороод үзэх юм бол ерөөдөө хийсэн байгаа. Тэгээд энэ дээр болохоор яг бүх хүмүүс маань тий өөрөөсөө гэсэн яг салбартаа IT ч юм уу, маркетинг ч юм уу гэдэг салбартай лаг хүмүүс байгаа. Эдгээрт төлрүүлээд ч юм уу яг бүх монголчуудыг нэгтгэсэн тийм платформ юм нээсэн байгаа. Тэн дээр харин хамтарч ажиллах, улам сайжруулах хүмүүс байвал нэгдэж болно. Тэгээд товчхон хэлжээ. Тэгээд яг нэгтгэх хүссэн хүмүүс маань тэгээд бүр дэлгэрүүлээд тэрийг бол гэж бодож. Тэгээд яг тэндээ одоо хуулийн зүйлс авахыг хүсэж байгаа бол тий эсвэл өөр юу гэдэг education эсвэл юу IT ч юм уу тий яг ингээ өөр өөртөө салбартаа ингээ хуваалцсан тэгээд яг тэр лүүгээ ороод яг гэсэн хүмүүсээ яг олж авах гэсэн. Яг өөрийнхөө хүсэж байгаа салбарын тэндээс олно гэсэн. Тийм монголчуудад заримдаа одоо Facebook ийм их одоо техникийн салбарт ажилладаг хүмүүс байгаагийн хувьд монголчуудад зарим тийм платформ одоо цагт тулгарсан байна. Эсвэл одоо ирсэн байна. Тийм ирсэн байна тий. Одоо Facebook хэд ч юм Facebook дээр хүмүүс монгол хүмүүс асуудлаа ярихад маш их юм яадаг штэ. Блог хийдэг штэ. Одоо монгол сэтгэлгээгээр одоо монголчуудаа мэдээлэл түгээж авах тийм бас платформ бас хэрэгтэй байна шүү. Яг сонсохгүй. Монголыг одоо айгуу яагаад чухалч авч үзээд байгаа вэ гэхээр одоо бидний community гэж ярьж байгаа. Гэхдээ бид нэг хоорондоо биеийг холбогдох тийм нэг юм байдгүй. Одоо жишээ нь надаглаад нэг зар тавилаа гэхэд
тэр нэг BR-ийн зарын группчүүд нэг тэрнээс өөр юм байдгүй те. Эсвэл тэгээ бид нар хоорондоо болоод чи мэдгүй нэг бас нэг групп байгаа. Тэр ерөөс өөр юм байдгүй. United Mongols-ийн одоо юу нь болохоор одоо бид нар нэг зар одоо хайхыг хүслэхэд одоо Facebook-ийн групп руу ороод урсгаж өгдөн шүү дээ. Нөгөө зар нь отохгүй яваад. Тийм биш. Энэ дээр бол United Mongols дээр одоо бүх юм одоо төрөлөөрөө те. Одоо англиараа ингээд тавигдах боломжтой одоо daycare зөвхөн daycare-тэй холбоотой юмнуудаа сонгоод зөвхөн тэрнтэй холбоотой бүх мэдээлэлүүд гарч ирэх. Одоо жишээ нь тэгэхээр одоо United Mongols нь одоо бидний одоо community одоо үүсгэх одоо бас нэг их юм бас цэгийн болоо гэж бодож байгаа. Алхидын нэр гэсэн болохоор сайжруулалтын дээр Mongols.com гэдэг. Тийм. .com. Би асуусан. За энэ ганцхан юм чи би одоо ийм их арга хэмжээнд анхудаа орсож байна. Тэгээд монголчуудаа нэг бахархаж байна. Хоёрдугаар энэ ярьж байгаа сэдвүүд дотор нэг сэдв орчуулдаг байгаа нь юу гэхээр эрүүл мэндийн салбар байгаа. Өнөөдөр өөрсдөө эрүүл мэндийг яг энэ гадны хүмүүсийн одоо гарт өгчөөд зүгээр одоо хэлсэн үгээр нь ингэ явж байгаа. Тэгэхээр нэгдүгээр энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсүүд маань бас ингэ хоорондоо холбогдоод энэ Америкийн одоо энэ том агуул том зах зээл бас жижиг гэсэн орон зайд байгаа юм болов уу гэж боддог. Хамгийн наад зах нь гэхэд нь одоо бүр амар том Монгол таун гэдэг тэр цаг хугацаа орно шүү дээ. Тэгдгүүмаа гэхэд одоо энэ консулат түшгэлдэг ч юм уу юм сургалтын байгууллагууд байдаг. Тийм монголчуудын Сан Франциско ийм газруудаа бас нэг юм эрүүл мэндийн салбарын ажилтнууд нь нэгдээд монголчуудынхаа одоо нэг наад зах нь чинь одоо тусал тариаг нь хийгээд өчтдөг, бариас засалтай сургалтыг хийгээд өчтдөг, зүүнийх нь мэржлийн зүгээ тавьчихдаг. Тэрнээс гадна одоо нөгөө хөөм гэж агуу том юу гарч. Одоо монголчууд маань төрөөчээс нь ирсэн хүмүүсүүд нь тэтгэврийн насандаа гараад ихэлцгээж ах шиг байна. Тэгэхээр цаашдаа энэ бас нэг юм home care-д одоо монголчууд орж болж байна. Мөн одоо сургуулийн боловсролын салбарыг харж байгаа after school програм амар том юу орон зай байна. Ийшээ монголчууд орж болж байна. Тэгээ иймэрхүү одоо юмнууд байдаг. Тэгээ энэ дээр бас эрүүл мэндийн салбарт ажилладаг ийм зөвлөгч ийм хүмүүсүүдээр хоорондоо ажиллаад энэ охтуудын хийж байгаа энэ нөгөө нэг монголчуудын нэгдсэн вебсайт гээд ийм юм дээр нөгөө бид нар бас судлаад байгаад одоо жишээлбэл одоо Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод яг эрүүл мэндийн салбарт мэргэжлэр ч юм уу яг тэр чиглэлээр ажиллаж байгаа хэдэн хүмүүсүүд байдгийг ямар үйлчлэгээ үздэг хувийнх ч юм уу тий зүгээр одоо над шиг албан хаагч маягаар явдаг ч юм уу гэх мэтлэнгээр тэгвэл бид нар ингээд хоорондоо бас нөгөө илүү тэр нөлөөлөл үүсээд тэр бизнесийн орон зайг хараад хамтраад ажиллах юм боломжууд байгаа. Удирдлагууд маань одоо бас энэний зангидаад нэгтэн хоёртын гуравтын биднэрт юу шаардлагатай юм гээд нийгмийн эрүүл мэндийн тулгымцсан асуудлыг хязгаарч өрхөж батгүй Монгол хүн байгаа цагт энэ рүү заавал анхаарч явах хэрэгтэй байх хэрэгтэй. Ийм дээр нэг санаа хэлж байна. Сайт нөгөө нэг кофе шоп дээр networking social media одоо нэг IT маркетинг биш үү? Тэрэн дээр одоо манай хүн ингээд нөгөө нэг үнгүү non profit бизнесүүдийн вебсайтыг хийж өгнө. Тэгээд тэрэн дээр юу аваад энэ дээр нөгөө мэдээлэл байгаа. Аваад тэгээд ард нь ингээд энэ IT хүмүүс туслаад ингээд энэ асуудлыг бүгдийг шийдээд явах боломж энд байгаа шүү. Болцсон уу дууссан уу? Харин дуусчихгүй л байгаа ч. Хүмүүс их өөрсдөө гадах яг гадчих. Гол юмудаа хурдуулахгүй ярьж байна. Үүний хоёр байна. Networking байлт. Төгсөөр тэр экспресс. Вот рөлгөө болно. Сөрөзөн ширстад байж. Намайг секретарь гэдэг би Google Map-аар ажилладаг. Намайг утхан баяр гэдэг. Би Meta software инженер. Бид юу бид тав байгуулж ажилладаг. Хоёр бизнес дээр
тулгуурлаж ярьлаа. Нэгдүгээр medical transportation, нөгөөх нь sushi restaurant. Тэгээд Terra Express Medical Transportation компани бол 21 онд үйл ажиллагаа эхлэхдээ 2 гишүүнтэй эхэлсэн. А-цэгээс Б-цэг гэсэн маш энгийн үйл ажиллагаа хийж эхэлсэн. Тэгээд энэ биднэрт гоё боломж олдоод биднээс өөрсдөө харуулж чадсан. Монголчууд ажилладаг байсан. Манай хүмүүсүүд маш сайн ажилласан. Тэгээд яасан бэ гэхээр биднэрт өөрсдөө хөгжүүлснээрээ үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж олдсон. Эрүүл мэндийн яамнаас гаргасан хууль сертификатуудыг авсан, ажилчдаа мэргэшүүлсэн, үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэхдээ тухайн компани тухайн ажил олгогч болгоны санал болгож байгаа тренингүүдийг гүйцэтгэж тэрийгээ тодорхой хугацааны давтамжтайгаар сэргээж үйл ажиллагааны чанар дээр илүү сайн анхаарсан. Тэгээд үйл ажиллагааны чанар дээр илүү сайн анхаараад үйл ажиллагаагаа одоо хийх хэмжээнд хийлээ. Одоо бид нар яг нэг хэмжээнд очиж зогссон байгаа. Энэс цаашаа өргөжүүлэхийн тулд бид нар дараах юм хэрэгтэй. Энэ дээр голлолтоо сайжруулахын тулд илүү олон конференц уулзалтуудад явах хэрэгтэй. Энэ зорилго нь бол бус сүлжээнүүд рүү орох, хүмүүстэй танилцах, үйл ажиллагааныхаа танилуудын хүрээ хэлэх юм гэсэн зорилготой. Тэгээд өнөөдөр ярьж байгаа энэ 100 оюутнуудыг интернээр ажиллуулах бас их гоё санаа болох юм байна. Ялангуяа медикал оюутнуудыг тэгээд энэгээрээ дамжуулаад нэтворкийг илүү сайжруулах боломж байгаа юм байна. Чинь энэ дараагийн болгоно. Тэгээд сүсэртэн ажилладаг. Яг ажилласан. Солонгосод 20 жил зөвхөн өнөөдөр ажиллалаа. Яг тэднийг визүү тэдний дор ажиллах үүсдэл би хад яаж ажиллаж байгаа тэднийг л гэсэн юм аа. Ерөнхийдөө бол яг одоо та нарын яриад байгаа би бол англи хэл сайн мэдгүй. Солонгосод community-г яг одоо тэр чинь бол маш их чухал. Солонгосууд бид нар аюул сайн бивийн аюул сайн дэмждэг. Тэрсээ манай энд байдаг сангийн шинэ гол төрөл доод ажилчтай юм. Тэгээд тэндээс очиж одоо өөрийнхөө хийх гэж байгаа одоо юмнуудыг танилцуулгад өөдүүл нь хэрж тэрнээс ингээ ярьцлага аваад одоо яаж ярих чинь үнхээр одоо хэрвээ яг бол ихнийх нь бизнес юм бол яг хөрөнгө мөнгө очиж ихнийх юмнуудыг шууд хийж өгөх юм. Тэгээд сайн. Тэгээд солонгосууд бол яг дан солонгос аялчин бол хавдахгүй маа. Бас яг бүгдээрээ харж. Ерөнхийдөө бол эндээс бол яг өөрийн гэсэн бас нэг өөрөө хоёроор нэг дарга тэгээд нэг хоёр солонгос авчихсан нь бол гадаад ажилладаг. Яг л аюултай өөрсдөө усууд хэлэхээр бас жоохон яг тийм зөөлөн мэдээ ширүү хайдлууд гэсэн. Бусад хүмүүст их амар байдаг. Өөрсдөө хэлэхээр шууд яг тэгээд миний хийх ажил. Харин гэхдээ цуг ажиллаж байгаа тэндээсээ солонгосуудаараа нэг гаргаад идэв юм л юу гэдэг. Дөрөв нь дор нь ажиллаж байгаа. Тэгээд нэг ресторан аваад дахиад нэг байгууллагаараа авчихсан. Тэрэн дээр би солонгосууд аюул сайн тэрийг тэгээд ажиллаж явахдаа тэгээд яриад байгаа community гэдэг тэр ер нь яралтай байгууллаа. Тэгээд одоо ингээд янз бүрийн яриад байгаа IT гэдэг тэр улсуудын одоо ингээд толгой улсууд байгуулдаг. Янз бүрийн IT-ийн навчрал тэрийг яриулах хэрэгтэй. За чи тэрийг энийг яаж хийх гэж байна. Тэр юм гэж бас тэгээд тэн дээр болж өгч улсууд нь ясаа тусалж өгөх хэрэгтэй. Тэгэхээр юу ч санаа зовхон байхгүй юу ч би үедээ би одоо ийм хийх гэж байна. Тэрнтэй яг ингээд жоохон өөрөөсөө жоохон дэшээ гэсэн тийм усууд дээр очиод санаа зовхгүй очиод зөвлөх өөрөө бодоо яваад байдаг юм шиг.
Тэгэхээр үнтэй байн чөлөөтэй харьцаа бодсон цаас асуугаад нэг тэгж явах. Энэ network манайхтай ярилцсан л да. Тэгээ бас commercial network гэдэг юм. Network нь бас харж байгаа нь хоёр ханаар янз баг шиг байна. Монгол community монголчууд дундаа их асуудал ярьж байгаа юм. Тэр нөгөө түрүүн анх бүгэн дээрч бид нар цөөхөл уучаас түр намайг ч ашиглах хэрэгтэй байхгүй. Намайг зарим харахтаа чинь улсын мөнгийг бараа сууж байгаа итгэмжлээд гараа гэж хараад байдаг байхгүй. Би ч эдний ертөнцид өндөө боломж нээж өгөх хэрэгтэй. Тэр өндөр манай арга хэмжээнд Монгол улсын ерөнхийсэд Монгол улсын ерөнхийлөгч яаж ирсэн билбэр дарга маань орж ир сууж байна. Энэ хүний чинь network байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь харж байгаа чинь тийм үү гараа гэж хараад байдаг. Бид нар цөөхөл юм хамтрах хэрэгтэй. Энэ network дотор би зүгээр ганц санаа хэлээ тийм маш өөр санаа тийм. Ментор. Энд хинч менторууд урцсан. Эдний ертөнцид биш далаас дээш насны хүмүүс болж явах хэрэгтэй. Тэр хүн хийдгээ хийцэн. 80 дээш настай гарч хүүхдүүд нь орхисон нэг хүн дээр ингээд сууж байгаа юм. Энгийн бодвол шортой өгшин байгуулж тэр ертөнцийн асар их мэдлэгтэй суудсан байгаа байхгүй. Тэр яг бидний дээдлэн үеийнхэн болохоор бүгд мөнгө хийгээ завгүй байгаа учраас бидэнд орохгүй. Тэр нөгөө сая Батуулагч хэлж юу ангал монголчууд биш. Ер нь эндээс хэн ямар клубүүд явж байгаа. Ямар газруудад ороод байгаа тийм. Тэрний настай хүнтэй тэр вилижийн туршлага тэр билээ шүү дээ. World Health Insurance гэж тэр компани эзэнтэй очиж үнэлэгдэж шүү дээ. Үнэлэгдэж очиод уулзнаараа нэг шууд найз болчихгүй дээ. Үнэлэгдсэн учраас бас туяасан. Системийг заасан баг. Америк мөнгө ханаас усаад хамгийн бага татвар наашаа яваад хүчний байгууллага энэ бид нар хит системийг гарч чадахгүй том улсаар живчээд бид нар өөрөөр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээш явахын тулд тэр бүлэгтээ тэр хүнтэй очихын тулд бид нар дандаа мэдлэг чадварлах юм байна. Одоо шинэ энэ Сан Франц Yacht Club-ийн гишүүн болсон байна. Амаа хинч оруулаагүй. Өмнө хинч байгаагүй. Энэ бүлгийн гишүүнтэй би дандаа мэдлэг урлаг соёлоор яаж үнэлэгдсэн учраас энэ хүн намайг баталгаа болгож тэр бүлэг рүү оруулсан. Энэ клуб ердөө 2500 гишүүнтэй Америкийн элит бүлэг. Орохын тулд одоо энэ Silicon Valley хэдэн 10 саятангууд нь 100000 хүн waiting list-д хүлээгэж зогсож байгаа. Тэнд ороо суухаар би бас өөрөө гологдож байгаа байхгүй. Яаж суух юм, хүнтэй яаж ирэх юм мэдэхгүй бидний үед юм байгаа ч. Тэгэхээр тэдний дунд ороод яаж хөгжидгийг юу ярьдгийг өөрөө ойлгох гэрээ арай ойлгох хүнд нь бид нэ ширх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр нөгөө одоо бид network-ийг ер нь их том харах хэрэгтэй юм бэл. Өөр амар хөгжүүл. Тэдний хэмжээнд орж ий, сонсч ий, явж ий өөрөө өөртөө бид ядахтаа чаддгүй юм гэхэд хүүхдүүдэд паслах юм. Тэгэхээр network гэдэг бид бас олон янз бүр юмар юм билээ. Тэгээд залуучууд зөндөө олон санаа гаргаж ирж байгааг баярлж байна. За тэгээд би бас өөрөө бодлоо. Ер нь бүгд л ярьсан нөгөө гол асуудал бол community гэж юм гэж. Тэгээд бүгдээрээ бас нөгөө Монголоос анх ирэхэд бол хүмүүс бол энэ өөрсдөө наацхийн асуудлуудаа шийдвэрлэх гээд өөр асуудал анхаарал хандуулах боломжтой ч гэх юм. Тэр болсон. Тэгээд хувийн бизнес ч байсан, ер нь том байгууллага ч байсан, корпорат байгууллага байсан ч гэсэн яг л адилхан асуудал тохиолддог. Ямар нэгэн community-гээр хэсэг болох хэрэгтэй. Тэрний хэрэгтэй. Тэгжээж ер нь дараагийн төвшөнд гарна гэдэг асуудал байгаа гэдэг. Тэгээд энэ community-ийн талаар бол одоо баг бүх байгууллагууд ярьсан баг. Дээр нь нэмээд нэг юм хэлэхэд бол энд байгаа хүмүүс болохоор одоо бид ингээд хоёр дахь үеийг хэлж байгаа тийм. Анхны ирсэн хүмүүсээр тийм асуудалтай. Тэгээд нөгөө second generation-ыг яаж холбох вэ? Тэднээс яаж нөгөө feedback loop авах вэ? Тэр энд энэ байсан болохоор одоо бас нөгөө арай өндөр боломжтой байх гэж байна. Хэрэглэгээ буцаагаад яаж нийлүүлэх вэ? Тэрэн дээр бас жоохон анхаарал авчих бүгдгөл бидний дараагийн төвшөнд гарах бас госон дэр болох гэж байна. Одоо ганц баг тийм. Наас үл их. Захиад өөрсдөө танилцуулъя. Намайг Инх Хамлан гэдэг eBay software engineer гэдэг. Намайг Эргүү гэдэг. Би Өргөө гаслаа газрын консультант ажилладаг.
соём гэдэг BR-ийн монголчуудын холбооны төлөвлөмөр ажилладаг. Мөн full time ажил болохоор wholesale бизнестэй компанид ажилладаг. Тэгээд бас бизнес энтузиастик буюу өөрөө бас соём бизнестэй болох юмсан гэж бодож байгаа. Нэргүү гэдэг софтвер инженер болмоор. Ямар ч зүйл телеком компани сагуу үйлчлэлээр ажилладаг. Тэгвэл гэрэл бизнес эрхлэгчдээр экспресс юу? Яг ерөнхийдөө нөгөө тулгамдж байгаа асуудлууд гэдгээрээ бид хэд ярилцаад юмудаа гаргалаа. Тэгээд ер нь бол давхцаж байгаа санаанууд зөндөө байна. Тэгээд одоо тэр бид нар бол харьцангуй бас шинэ community одоо 30-аас анхны монголчууд ирээд 30-аас 35 жил болсон. Одоо бусад одоо community-тэй харьцуулахад бол бас харьцангуй шинэ community бол байна. За тэгээд ерөнхийдөө бизнесийн одоо орчин зах зээлийг судлах энэ дээр бол бид нар бас мэдлэг мэдээллийн хувьд бол бас жоохон хомс байна. Бид нар өөрсдөө илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. За дээрэс нь одоо хөрөнгө оруулалт татах менежментээр банк санхүүгийн талаар хуулийн чиглэлээр мэдлэг бас дутуу байгаа бас тулгамж байгаа асуудал байна. За тэгээд бүгдээрээ л нөгөө энд бас амьдрал хөөгөөд ирсэн учраас бизнес одоо нөгөө эхлэлтийн хөрөнгө бас одоо нөгөө бас нэг асуудал болж гин гэж бид нар үзэж байна. За тэгээд энэ нүүдлийн сэтгэлгээ гэдэг дээр бид нар бол арай нэг өөр юм нь бид нар нөгөө Монголоос ирчээд тэгээ болохгүй бол буцаа явчихна гэсэн тийм нэг юм эндээ ингээд тууштай байж чаддгүй гэдэг юм бас нэг жоохон саад болж иж магадгүй гэж үзэж байгаа. Тэгэл одоо болохгүй бол харьчин те. За хэдэн жилийн дараа харьчин гэдэг юм. Тэр нь бас нэг юм тууштай байдлыг бас үүсгэж чадахгүй гэж. За тэгээд хамгийн одоо сүүлд нь бол том мөрөөдөл одоо энэ дээр бол $1 тэрбум гэж байна. Тэгэхээр энэ бол бас айгүй том мөрөөдлийн юм том тоо байхгүй тий. Тэгэхээр бид нар бас яг хувь хүний хувьд бол яг ийм том тоо одоо бид нар өөрсдөө зорилгоо бодож болгож ингэж энэ тархиныхаа одоо нөгөө одоо бодож байгаа хүсэж байгаа мөрөөдж байгаагаа ингэж томоор тэлж ингэ томоор харж чадвал бас энэ боломж бас одоо энд бол хүрэх арга замыг бол хүн олох боломжтой гэж бодож байна. Тэгэхээр том мөрөөдөл бол бас бидний хувьд бас саад болж иж магадгүй тэр талаас нь бичсэн байна. Миний нэг хэлмээр байгаа санаа бол ерөнхийдөө бид нар аюу тийм ажилчинч гэдэг юм уу тийм сэтгэлгээгээр аюу хөгжсөн юм билээ. Манай Монгол дахь боловсролын салбар болохоор ерөнхийдөө тийм ажилчид бэлтгэдэг те. Бидэрт нөгөө ерөнхийдөө тийм бизнес сэтгэлгээ угаасаа суугаагүй ирсэн. Тэгэл ерөөсөө ажилтал олбол орол хийчмээр байгаад байдаг. Гэтэл чин уул нь бол бидэрт бүр нэг тийм уламжлалт нүүдлийн сэтгэлгээтэй болохоор тэр юм хаашаа ерөөсөө тийм бизнес сэтгэлгээс орж өгөхгүй байгаа даа байхгүй. Тэгэхээр тэр хамгийн эхлээд майндсетээ өөрчлөлмөр санагдаад байгаа. Тэгэхгүй болохоор л ерөөсөө ингээд нэг юу одоо яг уламжлалт бизнес сэтгэлгээтэй улс орнууд юм бол одоо хятад байна, еврей байна тий. Бид нар болохоор ингээд sales сэтгэлгээ ерөөсөй байхгүй юм худалдан одоо юм зарна өөрийнхөө айдиаг зарна бараагаа зарна гэсэн сэтгэл ерөөсөй байхгүй мэл. Ерөөсөө л ингээд ажиллаад тэгэл ингээд мөнгө хөрөнгөлүүлээд гэрлүүгээ явуулна ч гэдэг юм. Анханасаа тийм сэтгэл тэгэхээр